Улаанбаатар хотод 50 байршил 145.3 км-ийн урттай өөрийн хамгаалтын барилга байгууламж байгаа юм. За энэ 50 байршлаас бол яг 13 байршил нь бол яг ийм үерийн шар усны үерийн эрсдлийн байдалтай байгаа юм л да. Тийм учраас засаг даргын гаргасан захирамжийн дагуу ерөнхий менежер тушаал гаргаад бид нар ажлын хэсэг томилоод 3 хэсэг газар энэ мэдээ шалгалт хийгээд явж байна. Энэ 13 байршлын үерийн эрсдэлтэй байдалтай хаана гэхээр Чингэлтэй, Баянзүрэг, Сонгон хахан гэсэн ийм гол газар бол 13 байршил үерийн эрсдлийн байдалтай байна. За манай геодит усны барилга байгууламжийн бол үндсэндээ энэ өвлжөнгөө бол ажилласан. Цаашид бид нар энд шаардлагатай хүн хүч машин техник бол инхээс арга байхгүй. Тийм учраас бид нар энэ төсвийн тод инженерийн байгууламжийг нөхөн сэргээх шаардлагатай ийм хөрөнгөний асуудлаа бол нэмэхээр саналаа өгсөн байгаа. За хоёрдугаарт нь та нар харж байгаа энэ голдуу үерийн эрсдлийн байд бий болгож байгаа нь бол гэр хорооллын иргэд ахуй хог хаягдлаа. Ингээ шөнийн цагаар хараа хяналтгүй далинд болоод ингээ асгачих байгаа байхгүй юу. Тэгээ энэ нөгөө үерийн далан сувгийн нэвтрэх чадрыг бол бөглөөд тэгээ энэ усны толио дошуу зузаарснаас уран дулаан цагт бол энэ халиа үүсгэж ойр орчны айл эрхийг бол шар усны үер татах ийм эрсдлийн байдлыг бий болгож байгаа. Тийм учраас бид нар энэ 4 сарын 1-ээс эхлээд гэр хорооллын иргэдийн бүлгийг бий болгож тодорхой санхүүжилтийг төсөв тусгасан. Тэгээ иргэдийн бүлгээр энэ гуу жалганд үүссэн энэ хогнуудыг өөрсдийнх хүчээр өөрсдөө нь цэвэрлүүлнэ гэсэн ийм байдалтай бол байна. За Улаанбаатар хотын ерөнхий менежер тушаалын бас хүрээнд холбогдох мэргэжлийн байгууллагуудтай хамтран шар усны үерээс урьдчилсан сэргийлэх ажиллагаа явагдаж төлөвлөгөө гарган ажиллаж байгаа. За энэ та бүхний бидний харж байгаа энэ талбай бол толгойтын сувг. Энэ сувгийн халиа дошин үүсэж айл өрхүүд усанд автах аюулаас урьдчилсан сэргийлэх ажиллагаа явагдаж байгаа. Энд 650 метр урт талан сувг үүсгэж мөн 850 м куб усыг зайлуулсан байдалтай ийм байдалтай байна. Энэ ажиллагаа мөн Баянзүрх дүүргийн 10 дугаар хороонд за мөн Дэнжин мянган 1-р сувг 3-р сувг маа энэ ажиллагаа явагдаж байгаа. Үүнээс гадна энэ зам доорх гаргалгаа сувгийн хоолойг нээх за лаг хагшаас болон ахуйн хог хаягдуудыг зөж тээвэрлэх цэвэрлэгийн ажил маань эхэлсэн ингээ ажиллагаа явагдаж байгаа. Улаанбаатар хотын 9 дүүргийн хэмжээнд нэг үерийн усны аюултай бүсэд суурьсан 2500 орчим айл өрх байдаг. За үүний 1700 орчим нь зөвшөөрлгүй айл өрхөд байгаа. За энийг онцгой байдлын байгууллагаас за мөн холбогдох мэргэжлийн байгууллагатай хамтраад жил болгон өрсөн сэргийлэх, сануулгах, хууцыг тараах, за иргэдтэй уулзж аюултай бүсээс нүүгээч гэдэг шаардлага бол удаадараа хөрвүүлж байгаа. За гэсэн хэдий боловч иргэд маань бас нүүхгүй болмоос энэ шар усны үер болон бус хур борооны үерт автах аюул бол маш их байдаг. За ялангуяа энэ жилийн хувьд их хэмжээний цас орсны улмаас шар усны үер болох нөхцөл бол нэлээ их ойрхон байна. Тэгэхээр үүнтэй уялдуулаад бид бүхэн нийслэлийн засаг даргын захирамжаар хамтарсан ажлын хэсгийг томилон ажиллуулж 70 сувгуудаар үзлэг шалгалтыг зохион явуулсан байгаа. За эх 7 хоногоос мөн нийслэлийн засаг даргын албан даалгавруудыг гаргаж 5 сарын 1-ээс өмнө бүх 70 сувгуудыг цэвэрлэх за мөн энэ битүүрсэн гаргацуудын юунууд гаргац болон голдөрлүүдийн онгойлгох тийм арга хэмжээнүүдийг бол нийслэлийн хэмжээнд зохион байгуулж ажиллана. Хаврын улиралд байгалийн хүчин зүйлээс шалтгаалаад шар усны үер нүүрэлдэг. За байгалийн хүчин зүйлээс гадна иргэдийн өөрсдийн буруу дадал за өөрсдийн инх замраагүй байдлаас хур хог хиймлэр үүсгэж ийм 70 сувгийг битүүлэх юм асуудал үүсэж байна. За хог бол өдөр болгон гардаг асуудал. За хотын зүгээс бол сард 2 удаа энэ хогийг бол ачиж байгаа. За иргэд өөрсдөө үүсэж байгаа нь хогийг 70 сувг руу хайдаг, өөрсдийн ухамсаргүйгээс ийм байдлаас болоод өөрсдөө ийм байгалийн гамшиг нүүрлүүлэхээр үүдэг. 진짜 한 마리 잡고 있습니다.